намайг Минжмаа гэдэг. Би сэтгэл зүйч. Эзэмшсэн мэрэгчлэрээ энэ нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхийг хүссэн болохоор хаана миний мэрэгжил хамгийн их хэрэгтэй вэ гэх асуултыг өөртөө олон удаа тавьсан. Хариултаач олсон. Энэ бол хамтарсан баг. Шинэ өглөө. Яг л шинэхэн дэвтрийн хууц шиг, саяхан орсон цас шиг цагаахан өглөө. Өөрийгөө өнгө тод цэцэг байлгах уу, өргөс ихтэй урамгал болгох уу гэдэг нь надаас шалтгаална. Гэхдээ өчүүхэн төдийч хар толб өнөөдрийн эхлэлийг өөрчлөгч үе бас бий. Өглөөний мэнд та сайхан амарсан уу? Сайхан амарсан. Минжмаа дарга чамд хамтарсан багийнхантай илүү ойр ажиллах чиглэл өгсөн. Тэгэхээр чи 50 минут хамт нэгдсэн имлэг орох шаардлагатай. Би юу ихлээ? 16 настай охин эмийн урдлаганд орж хүрэгдсэн байна. Их чи найз хүүгүнийг буруутгаад өргөдлөгдсөн байна. Тэгэхээр очиод тохирогчд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд хамтарсан багийнхнаас тайлбар мэдээлэл авах шаардлагатай. За ойлголоо. За амжилт. Манайд яасан гайгүй юу? Хорлогод айлах хэмжлэг хийгдсэн. Биеийн байдал ус ажирсан. Сэтгэл санаа л жоохон тэмэрхүү ах шүү байна да. Йоо, зай шүү дээ. Эрүүл саруул хэвэл болоод. Харин тийм ээ. Олон төрлийн юм уус учраас нэгнийхээ өглөгийг дарангуулаад харин азар аим наснаас голор өнгөрлөө. Йоо, зай шүү дээ. Баярлалаа юм чи. Баянслаа. Чигчтэй юу тохиолдсноо ярил. Их чинь чамд тусалж чадсан шүү. Чи хамгийн сайн нууц хадгалж чаддаг хүн юм мэдгүй. Сэтгэл зүйч шүү дээ. Ярмааргүй бол ярих хэрэггүй дээ. Хоёлаа зүгээр зураг зуръя. Тэр маягийн хүүхдээс л боллоо. Чамаас яасан ч зүгээр байхгүй. За чи хайд. Аль болох намжаасан дээр шүү. Юу яриад байгаа бэ? Тэр чинь дөнгөж 16 настай шүү дээ. Насан туршаагүй хүүхдийг бэлгийн харьцаанд оруулна гэдэг чинь хүч
Өвчнгийн хэрэг үсттэй ер нь. Хүрхэмт ямар харахтаатай юм ууч хавт. Үгүй тэгээд тэр хүүхэд нь бас нэг агимчаа 16 тав байгаа. Бас нэг айлын хүүхэд өндрөөс унаад өгчүүл яах. Им уучвал яах. Үгүй энэ бас юун сэтгэл зүйч хүүхөө орч. Би чамайг маш сайн ойлгож байна. Яагаад тэгэхээр би ч гэсэн чам шиг байдалд орж үзсэн. Би чам шиг аль эсвэл чамаас ч жоохон байсан байж магадгүй. Намайг муухан маш их өвтгөж байсан. Гэхдээ чи мэдчихэж байгаа. Хамгийн их өвдөж байгаа зүйлээ хэлж чадахгүй байна гэдэг хамгийн хэцүү. Тэгээд л орчлын ертөнцийг өргөс шиг харж эхэлдэг. Гэхдээ бид нар хүчтэй байх хэрэгтэй. Бусдыг өвтгдөг өргөс биш. Харин гэрэл гэгээ нэмдэг цэцэг байх хэрэгтэй. Яг чам шиг. Юусе би орж цаадахтай чи ярилцсан. Дугаа сууч. Чи юугаа ярьдээ? Үр хөндүүлэх талаас нь ярил л та. Бити димэд онгос. Анхнаасаа л энэ ангийнхан багш сургуулийн нийгмийн ажилтны сенсацлаад ийм юм болж байгаа шүү дээ. Бити солиорч. Харин ч ангийн багш нь мэдэж нийгмийн ажилтнтай эмнэлэг орсон байна. Тээг байсан бол чи ч мэдгүй, би ч мэдгүй. Ангаагаал ажил гээл явж байгаа байсан баг. Өнөөдөр оюун зул охины яар гэрээс гаргасан өргөдөл гомдлын дагуу ангийн найз бэлгүүнийг гэрчээр дуудаж тайлбар тодруулах авч байна. Ингэхдээ гэрчийн насан туршаагүй байдлыг харгалзан ээж Тамир сургуулийн нийгмийн ажилтан өөрийн туяа өмгөөлөгч Батуулт нарыг байлцуул авах юм. За эхлэе. Бэлгүү оюун зул хоёр нь манай сургуулийн тэргүүний сурагчдыг мэддэгтэй. Оюун зул нь сүүлийн үед хичээлдээ муудаж байгааг ангийн багш нь анзаарсан. Бид хоёр ингээ ярилцаж байгаад дүүргийн эмнэлэг өсвөрийн клиникт шинжилгээнд хамруулсан. Шинжилгээнд хамруулснаар би давхар болсныг мэдсэн. Охин насан туршаагүй тул хамтарсан багийн журмын дагуу цагдаад мэдгдсэн байгаа. Хэсгийн байцаагч ирж уулзсны дараагаар ар гэрт нь хүлээлгэж өгсөн юм лээ. Харамсалтай нь охин хинт ч юу ч хэллгүй амиа өвдгийг оролцсон. Өөр хин нэгний халдлага хүчирхийлэлд өртсөн байхыг үгүйсэхгүй. Ийм би бэлгүүн болон оюун зул охины ойр тойрны найз нөхөд ар гэр эрэгтэй гишүүдний оролцуулан ДНХ-гийн харьцуулсан шинжилгээ хийх хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг нь гэрчүүлэн гэрчийн ар гэрийн зөвшөөрж байгаа юм болов? Тийм зөвшөөрж байна. Миний хүү тэр шинжилгээг нь өгье гэж байгаа бол миний зүгээс татгалзах зүйл байхгүй наа. Би сая амиа орлогыг завцсан охинтой эмнэлэг дээр уулзаад ирлээ. Тэгээд ар гэрийнхэнтэй нь уулзах шаардлага гараад болголоо. Оюун зул таны төрсөн дөө юу? Тий. Хөрх юм аав ээж минь өнгөрснөөс хойш бит хоёртой цуг байх юм. Тэтгэл юм. Та ер нь оюун зулыг өгдөө цөөтэй болоод бүрг болоод байгааг анзаарсан уу? Анзааралгүй яах вэ?
Бэлгүүний гэдэг хүүхдөө иргэснээс хойш уужгаад нэг л сонир болцсон. Уржигдарлж ирэмсэн гэдгийг мэдлээ шүү дээ. Та яагаад бэлгүүнээс жирэмсэн болсон гэдэгт тийм итгэлтэй байна? Хөөш. Та нар ямар учиртай хүмүүс ирчээд яагаад хүн асууж байцаагаад байгаа? Ер нь энэ та нарын дураараа үйлчлэг шинжилгээ асуулт хариултаас чинь болоод нэг бээлийн чиний охин хөх шахлаа шүү дээ. Одоо энэ хүүхд чинь сургуулийнхаа хүүхдүүдийн царайг яаж харах юм? За. Дугаа бай. Эдгээр чинь асууж шалгах юмудаа бүгдийг л мэдчихэж байгаа шүү дээ. Үгүй юу чамаас олоо үздэй. Юу? Чамаас олоо үздэй. Манай байгууллага нэг гадаад явах эрхийн бичгээр шагнахгүй намайг. Тэгсэн чинь зэрэгцээд хөдөө явчихж байгаа. Хүүхд хараад ээжээгээд гарчин. Тэр хооронд л нөгөө нэг бэлгүүнээр хурж ирээд илэг барай аччихгүй өөр яадгийн. Өөр. Та хоёр тэгээд оюун зулыг ганцаараа гин үлдээсэн гэсэн үг. Хамаг юмаа ярьж тохирсон байсан шүү дээ. Тэгээд намайг явсны дараа зэрэгцээд хөдөө явчихж байгаа. Үгүй тэгээд намайг ирсний дараа 2 хоногийн дараа энэ ирж байгаа юм чинь. Тийм эстэй чи? Мэдхгүй. Үгүй юу илээ нөгөө сар гарны өмнө эцтэй. Тэгэхээр яа тэр үер? Охины өрөөлөө орж үзэж болох уу? Болно шүү дээ. Тийшээ ороор. Та нар хаашаа авч яваад байгаа юм бэ? Та тавьчих. Та төрүүлээч. Таныг эзгүй хойно нөхөр чинь хөдөө 7 хоног биш ердөө 3 хоног явсан байх шүү. Юу? Бит явдлаа яриад ээ. Та энэ зургийг үзтээ. Бид нар охин дээр сэтгэл зүйн тест авсан. Би ихлэ наа зургийг чинь хараад таны тамхи татчих чад дүр юм болоо гэж бодсон. Бид нар охины ойр тойрны болон гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдээс харьцуулсан шинжилгээ авсан. Тэгээд Охины өрөөндөөс нь чихэрнээс таны нөхрийн ДНК олцсон. харин энэ зураг тамхи биш. Чихэр болж тарлаа та. Хохирогчийн биеийн байдал маш хэцүү байгаа учраас та буруутгаж болохгүй шүү. Одоо яг үрж яваа зовлон багтаагүй шүү дээ. Арайчтай. Зургийн дэвтэр өнгийн харанда
Өөрийнхөө ирээдүйг үргэлжлүүлж зураарай гэж авчирчээ. Сайхан бэлэг байна. Хүчирхийллийн ард ганцаарнг нь үлдээлгүй. Сэтгэлээнээ итгэлээд хэлгэж инээмсэглэлийг нь эргүүлэн авчирч байгаа. Чамд баярлалаа. Одоо оюун цолын дэргэд сэтгэл зүйч биш, итгэл бэлэглэгч байх ёстой юм байна. Ийм л гэгээхэн охид хөвгүүдийн ирээдүйд идгэж ариламгүй толб битгий үлдээх.